Монгол залуучууд Америкт бизнес эрхэлж байгаа талаар бүгдээрээ сонирхцгоё. За Монгол би чамайг бол үнэхээр авиаслыг инженеруудыг хайж ирсэн гэж ойлгож байгаа. Зөв товчхондоо. Тий, ер нь бол тийм одоо бид нэр Улаанбаатарт хофстой тэгмээс Америкт хофстой олон залуучуудыг илүү их ажилуулахыг илүү зорж байгаа. Тэгээ тэр утгаараа илүү боломжуудыг хайсан яг одоо stay hungry болж байгаа залуучуудыг л баг болгож Америкийн зах зээл рүү гаргамаар байгаа байхгүй. За MetaWise Solutions компани танилцуулаач. Яг хэдэн онд бүртгүүлсэн бэ? Калифорнид бүртгүүлсэн байлээ те. Одоо үйл ажиллагаа яг ямар хуу явж байна? Манай MetaWise ХХК нь болохоор Монголд анх байгуулагдчихсан. 2003 онд бид нар байгуулагдчихсан. Тэгээд дээд сургуулийнхаа Япон багштайгаа хамт байгуулж ирсэн байхгүй. Японы зах зээл рүү гараад. Тэгээ Японы зах зээл дээр нэлээд ажиллаж байсан. Тэгээд би өөр Америкт сургууль руу сурахаар болоо. Тэгээд ер нь ингээд Монгол дахь бизнесүүд чинь ингээд явж байгаад нэг тодорхой цэг дээр очиод ингээд гацчаад байдаг тийм. Тэгээ яг тухайн point дээр очисон нэлээд олон байгууллагуудад үйлчлэгээ үзүүлсэн байсан. Тэгээд ер нь гадагшаа зах зээл рүү гарыг гэж бодоод нэг 6 жилийн өмнө шийдээд явсан байхгүй. Тэгээд тэнд очиод сургуулаа төгссөнийхаа дараа MetaWise Solutions гэдэг компани Калифорнид байгуулсан. Тэгээд тэрнээс хойш одоо сүүлийн 2 жил ер нь MetaWise Solution-аар ажиллаж байна. Захиалагчдын ихэнх нь гадны үйлчлүүлэгч нар байгаа юу? Тийм, ерөнхийдөө яг одоогийн байдлаар бол нэг 80-20 харьцаатай явж байгаа. Америк дахь захиалагч нар маань 80% эзэлж байна. Монгол захиалагч нар маань 20% эзэлж байгаа. За тэгвэл бизнесийнхаа эхний үе шатыг яриач. Хөрөнгө оруулалт авсан уу? Оюутан болж очсон юм байна те. Ямар сургуульд очсон бэ? Яг бизнесийг хинтээ хамтарч эхэлсэн бэ? 2003 онд яг байгуулад явж байхад бол ерөөсөө яг Япон багшийнхаа байранд бид нар цуглараад юм хийдэг байсан байхгүй ажлуудаа хийдэг. Тэгээ сүүл рүүгээ Япон багш маань явсан. Тэгээ бид нар би өөрөө ерөнхийдөө үргэлжлүүлээд явахаар шийдсэн. Яг би энд аюу дуртай. Тэгээд хөрөнгө оруулалт бол ерөөсөө байгаагүй. Тэгэл ерөөсөө өөрийнхөө бор зүрхээр. Тэгээ манай гэр бүлийн бас нэг бизнес байт юм л да. Сургууль оюуны төв гэдэг мэдээлэл технологийн бүрэн түн сургууль байхгүй. Тэгээд ерөнхийдөө яг тэр маань бол манай нэг суур болж өгч байгаа. Компьютерийн лабораторид ингээл найзуудтайгаа нийлээл юмаа хийгээл эхэлж байсан. Тэгээд Америкт очиод Калифорни шинжлэх ухааны менежмент их сургуульд бизнесийн удирдлагаар сурсан. Тэгээд өнгөрсөн жил төгссөнгүүтээ яг төгсч тэр хоорондоо бас нэг яг өөрөө ийм юм хийжсэн болохоор компаниуд руу шууд хаалгадах шууд тавьчихсан байхгүй. Тэгээ тооснуудтай итгэлийн алдахгүйгээр үйлчлэгийг үзүүлээл. Тэгээ өнгөрсөн 2 жилийн турш яг энэ харилцаагаа хөгжүүлж явж байгаа. Тэрэн дээрээ суурлал Монгол дахь бага, Америк дахь бага босгож ирж байгаа, иргэхэл явж байгаа юм л да. Танай гол үйлчлэгээ бол веб хийгээд байгаа тий? Тийм, манай гол үйлчлэгээ бол яг web design, web development, тэгээд сүүлийн үед mobile application руу орж байгаа. Тэгээд бас илүү social search engine optimization руу орж байгаа. Хайлтын системд вебсайтуудыг, бизнесүүдийг илүү ихэнд гаргаж ирдэг. Тэгээд хайлтын систем одоо Монголд болохоор хайлтын системийн талаар ерөөсөө баг тоохчгүй байгаа байхгүй. Тэгтэл одоо ерөөсөө бүгд одоо вебсайтаар цэг имэйл гэж хайгаад орохгүй шүү дээ. Google-ээр л олно. Тэгтэл манай Монголд бизнесүүд бол ерөөсөө вебсайт л чухал гэдэг л ойлголт байгаа болохоос тэр вебсайтын домен нэрийг хинч мэдэхгүй байхгүй яг үүндээ. Тэг Google-ээр л хайхад тэр компани ерөөсөө дээшээ гарч ирэхгүй байна тий. Ерөөсөө гарч ирэхгүй. Манай Монгол баг миний мэдхийн ерөөсөө хайлтын системийг тоож байгаа байгууллага ерөөсөө баг байхгүй, ойлгохгүй байгаа юм уу яа гэм миний мэдхийн тий. Тэгэхээр бид нар бас Монгол компаниудыг одоо энэ бол яг цаг үеийн л асуудал л да. Нэг хэдэн жилийн дараанаас 1-2 жилийн дараанаас магадгүй бүгдээрээ хайлтын систем чухал юм байна гэдгийг ойлгоод эхэлнэ. Тэгээд энэ дээр бас вебсайтуудыг, бизнесүүдийг Google дээр ихэнд гаргаж ирэх тэр үйлчилгээг үзүүлж байгаа. Одоо манай Монголд чинь ингээл нэг жоон айтайх хувцтай яваал ингээд байгууллагуудад захирлуудтай уулзах маягтай тийм. Тэнд бол ерөөсөө яг хүнийг яг хүнээр нь л хүлээж авч байгаа байхгүй. Энэ ямар хувцтай, юу өмсөж зүг, ямар машин ерөөсөө хамаагүй байхгүй. Тэгээд очоод би бол зүгээр ингээл юу чаддгийг харуулаад. Очоод юу чаддгийг харуулаад юу хийдгийг үзүүлээл тэнгууд компаниуд зөвшөөрөөл. Танах захиалгын хувьд жишээ нь өнгөрсөн 2 жилд хичнээн Америкийн компаниудад үйлчлэгээ үзүүлсэн бэ. Ер нь дундаж үйлчлэгээний үн ямар хөө үн өсөр үржилж байгаа. Өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө нэг өнгөрсөн жил гэх юм бол нэг 130 гаруй компани юм да.
компаниудад үйлчлэгээ үзүүлсэн. Тэгээ бид нар хамгийн гол нөгөө байгууллагуудтайгаа гэрээ байгуулад нэг юм хийж өгөөл тэгэл бай биш байхгүй. Нэг юм хийгээд тэгээ тэрнтэйгээ үргэлжлүүлээд дагалдах үйлчлэгээнүүдийг үзүүлээд ингээд урт хугацааны ийм харилцаа холбоо үүсгэхийг илүү үздэг. Нэг ажил дээр жишээ нь хэдийн хэмжээний орлого болох вэ? Нэг үйлчлэгчээс. Америкийн зах зээлээс бол ерөнхийдөө их боломжийн одоо Монголтой харьцуулахад бол одоо гэдэг нь зүгээр жирийн нэг одоо мэдээллийн вебсайт бол нэг 3500-аас ч юм уу эхлэх жишээтэй. Тэгээд цаашаа одоо функц нь жоох илүү болох тусмаа илүү үнэн өсдөг ч юм уу тийм хүм маягтай. Чи ойрын 2-3 жилийн өсөлтийг яаж харж байна? Монголын программистуудын хүч дахиад чамд хэрэг хэмжээнд хэрэгтэй байна? Одоо манай монголчууд бас одоо зарим бизнес эрхэлж байгаа одоо Монгол шинээр бизнес эрхэлж байгаа залуучууд яг зах зээлийг Монгол нэг 50-60 мянган аж ахуйн нэгж гэж хараад байдаг тийм. Одоо бидний амьдарч байгаа энэ цаг үе бол ерөөсөө урд өмнө байж байгаагүйгээр тэр их боломжтой цаг үе байхгүй. Дурын нэг жирэмсэн эмэгтэй гэрээсээ сууж байгаа интернетээр мөнгө олох боломж байгаа байхгүй. Энэ боломжийг л аль болох олон монголчуудад л нээж өгмөр байгаа юм л та. За ингээд веб девелоперуудыг энэ чинь ажилтаа болгож байна те. Америкаас захиалга нэрж байна. Өөр ямархуу одоо интернет бизнесийн боломжууд таны компанид харагдаж байгаа вэ? Одоо миний харж байгаагаар бас одоо интернет худалдаанууд айгүй сайн явагдах хэрэгтэй юм шүү. Яа тэгвэл одоо худалдаж авах тал одоо нэг юу шүү дээ тийм. Маркет нь Америк байна, Хятад байна, Орос байна. Маш том талбайнууд байгаа байхгүй. Энэ дээр үсэ бид нар болж өгвөл юмнуудаа айл болох зараалах хэрэгтэй. Бага юмнуудаа зарах л одоо нэг тийм дээр үед нэг тийм ном уншижсэн юм аа. Наполеон хэлээ сэтг баяж дээрээс л үү дээ. Одоо ерөөсөө юм зарсан хүн л баяждаг гэж байгаа байхгүй. Юу байх намаа гэдэг. Үйлчилгээ ч юм уу, оюун санааныхаа бүтээлийг төсөөллөгч зарж болно шүү дээ. Америк залуучуудтай ажиллахлаар этикийн хувьд бол ерөөсөө бүр цаанаасаа ингээд аягүй шудраг байхыг байгаад ингээд бүр ингээд сурцсан гэдэг. Худлаагаасаа цаг магаа бичиж юм уу эсвэл цагаа илүү бичих ерөөс тийм ойлголт байхгүй. Энд ингээд ажиллаад эхлэнгүүд ерөөсөө тийм зүйлүүд шууд ихнээсээ ингээд гарч ирж байгаа байхгүй. Тэгээ манай багийнхан одоо байгаа багийнхан бол ерөөсөө энэ тал дээр айгүй тийм этик өндөртэй сайн. Ерөөсөө яг энэ дээр ямар цаг яжсэн тэрүүгээр л бичдэг. Тэгээд энэ нь бас клиентуудаа үйлчлүүлэгчдэд ихтгэлцэл хүлээж байгаа байхгүй. Бас бол өрсөлдөгч гэж харж болохоор найзууд маань байна л да адилхан үйл ажиллагаа явуулдаг, яг энэ чиглэлээр хийдэг. Бид эднэртэй бол зүгээр хамтран явчихдаг байхгүй. Яагаад заавал бид нөр хоорондоо өрсөлдөх хэрэгтэй юм бэ те? Хэрэглэгч хангалттай байна те. Хэрэглэгч хангалттай дэлхийд том байгаа байхгүй. Хангалттай талах байна. Тэгэхээр бие бинийгаа өргөөл сайхан талхнаас хуваалцах хэрэгтэй байхгүй те. Таних Америк үйлчлүүлэгч нараасаа яг сүүлийн жилд ер нь барагцаагаар хэдийн хэмжээний долларын захиалга аваад байгаа? Ерөнхийдөө бол нэг 350 мянга орчим жилдтэй. Тий, жилдээ. Гэтэ эн чинь бол нөө орлого штэ зөвхөн. Ашиг бол биш те. Мэдээж те. Энээс маш их. Энээс Монгол залуучууд энд цалинжиж байгаа штэ. Монгол залуучууд цалинжиж байгаа, Америк дахь залуучууд цалинжиж байгаа. Тэгээ бид нөр түрүүний хэлсэн бүх онлайн платформудад мөнгө төлдөг байхгүй. Ингээд крак ингэж хийж ашиглахгүй. Бүгдээр ингээд онлайн дээр төлбөр төлөө явж байгаа. Энэ инженерингийн багийг ингэж базж барихын тулд одоо ямар хуу ур чадвар чамаас гарч байна? Яг би одоо бас сураал явж байна л да. Мэдхгүй юмнууд айгүй их байна. Тэгээд менторууд их тусалж байгаа надад. Айгүй олон зөвлөгчтэй одоо нэг тийм үг байдаг штэ. Олон зөвлөгчтэй өгмөргөн байдаг гэдэг. Тэгээд яг уу тэднээс сурсан зүйл маань болохоор зэрэг нөгөө хүмүүстэй хин эндээ win-win байх хэрэгтэй. Яг тэгвэл нөө хэдийгээр ажилтан гээд ажиллаад явж байгаа боловч гэсэн тэр хүн бас л амьдралаа сайжруулахын төлөө, амжилтанд хүрэхийн төлөө бас яг тэр салбарыг авсныхаа төлөө тэр хүн чинь бас хүсэл мөрөөдөл байгаа штэ. Би энэ чиглэл дээр ингээд best баймаар байна. Өшөө шилдэг баймаар, өшөө ур чадвар сайжирмаар. Тэрийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ тэр тал дээр тусалж дэмжих хэрэгтэй. Бизнесийнхаа галзуу алдсан алдаагаа хуваалцаач. Дараа нь болохоор ер нь гараанаасаа юм хий гэж байгаа залуучуудад хамгийн чухал нь юу юм? Нэг сургамжтай юм хуваалцаач. Яг галзуу алдсан зүйл маань гэвэл яг ингээд бизнес дөнгөж эхлээл явж байхад мөнгө аягүй хэрэгтэй болдог шүү дээ.
мөнгө хэрэгтэй болсноосоо болоод зарим зүйлүүд дээр ингээд жоохон чанаргүй юмнууд хийжсэн. За гялс ингээд дуусгач одоо цаг болохоо байсан юм чинь. Тэр бол миний ерөөсө хамгийн том харамсдаг зүйл байхгүй. Ерөөсө тэгж болохгүй юм байна. Яг миний түрүүний хэлсэний дагуу яг шууд хэлчих хэрэгтэй байхгүй. Би яг одоогийн байдлаар ингээд амар завгүй болчиход байна. Тэг бид нар энийг гүйцээж амжихгүй байгаад байна. Энийг хойшлуулж хагаад нэг юмсэнд чанартай юм хийчихэд та тхүү гэдэг ингээд цаад үйлчлүүлэгчтэйгээ ярилцах нь аягүй чухал юм байлээ гэдгийг ойлгосон. Тэгхгүйгээр нөгөө нэг яг эхэлж явах үедээ ингээд нөгөө нэг яг л би өөрөө инженер байсан. Тэгэл нэг нөгөө хүн ингээл шахаал гэдэг. Хөөе нөгөө юмаа хурдан дуусгамаар байна нэтэрэ гэл гэрээний хугацаа гэл ингээл яагаад тэгэхээр чинь ингээл сандраал муу юм хийж. Тэнгүүтээ ингээд ямар нэгэн гаргаар ингээд дуусгацдаг. Тэгтэл эргээгээ тэр нь ингээд дараагийн мейнтенсийн ажил хийхэд болоход ингээд чанаргүй юм болцсон байж байгаа чинь. Тэр бол хамгийн том алдаас. Тэрнээс хойш ерөөсөө энийг аль болох ингээд засаж явж явах хэрэгтэй байна гэдгийг бүр хатуу ойлгосон. За гарааны залуусч байх те. Гарааны бизнес эрхлэгчдэд. Гарааны бизнес эрхэлж байгаа залуучуудтай бол ерөөсөө монголоор яг монгол стилээрээ яг монгол хэв маягаараа монгол сэтгэлгээгээрээ бид нэр дэлхий дээр гарч ирж болно шүү. Тэгэхээр ерөөсөө гадаадын Америк ийм байх хэвээр, Солонгос ийм байдаг, Орос, Хятад ийм байдаг гэж бодох шаардлагагүйгээр одоо ингээд залуучуудыг ажиглахлаар ингээд Америкчууд аюул лаг юм шиг бодоод идэх байхгүй. Эсвэл тэд нэр аюул лаг. Одоо бид нэр яг жоохон хөгжилгүй болсон юм ингээд өөртөө нэг жоохон голох маягтай юм ажиглагдаад идэх байхгүй. Тэг шаардлага байхгүй. Зүгээр бид нэр Америкчуудаас лагч биш, одоо илүүч биш, мууч биш. Зүгээр л өөр байхгүй юу? Зүгээр бид нэр өөр. Яг энэ өөр гэдэг онцлогоо гаргаад хийж байгаа бүтээлүүдтэй тэрийг шингээж тэгээд айх шаардлагагүй, айж ичих зовох шаардлагагүй яг өөрийнхөө шууд хий тий. Шууд хийх хэрэгтэй. Шууд хийгээл явах хэрэгтэй юм байна даа л гэж. Зөвлөх юм уу да одоо зөвлөн гэхлээр одоо ааш. Тэгвэл зүгээр юм болов уу гэж боддог. За их баярлалаа. За. Та манай нэвтрүүлгийг үзснээр таач бас өөрийн бизнесийн гараагаа зориглон эхлэн гэж бид найдаж байна.